За ингээд сорил 6-гийн 2-ын 1-р дасгалын тайлбарыг хүргье. Нэгэн давсны 10% 200 г ус мөл байсан байна те. За тэгээд үннийг бодохдоо яах хэрэгтэй вэ гэхээр С нь бол хэд байсан бэ гэхээр 10% байжээ. 200 г ус мөл гэдгийг ус мөлийн нийт масс буюу тонко зарим сурагчид бол тонкогээр тэмдэглэдэг. За энэ хоёроос одоо уусан бацийн массыг олох юм байна. За процентын концентрацийг олохдоо уусан бацийн массыг ус мөлийн нийт масстай хаваагаад 100%-аар үржүүлдэг. За эндээс уусан бацийн массыг олохдоо уусан бацийн массыг олохдоо С хувийг уусан мөлийн нийт масстай байгаад 100-д үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 10% үржин 200 г-ыг хуваах нь 100 гэхээр энэ тэгэнт харагдаад 20 г гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл AB бол 20 байжээ. За A ингээд хийж туслаа. B-т нь 24%. За C процент 2 нь бол энэ бол нэгүүд нэстэй. 24%-ийн ус мөлийн 2-р ус мөлийн масс нь бол 120 г ус мөлөөс 2-р ус мөл дотор агуулгадж байгаа усан бацийн массыг олно. Тэгэхээр мөн ялгаа байхгүй энэ томьёонд оруулчихна. За ийм усан бац тэнцүү С хувь 2-ыг үржигнэ. Ийм ус мөлийн массыг 100% авна. За тэгэхээр яа гэсэн үг вэ гэхээр С нь бол 24%-ийг үржигнэ. 120 г-ыг хуваах нь 100 гэхээр 24-ийг 120-оор үржүүлээд 100 хуваахаар 28.8 буюу 28.8 буюу CD нь бол 29 гардаг байна. AB нь бол 20 гарсан шүү дээ. За дараа нь нийт уусан давсны массын хэмжээг ол гэж. За ситг нь болохоор ийм уусан бац нийтийг бол 3-р уусан мөлийн нийт уусан бацийн масс. За тэгэхээр 1-р уусан мөлийн уусан бацийн масс дээр 2-р уусан мөлийн уусан бацийн массыг нэмнэ. 1-р уусан мөлийнх нь 20, нэмэх нь 29 тэнцүү. Юу гэсэн мөлий нийт уусан давсны хэмжээг EF нь бол 49 байжээ. EF-ийг бол 4-9 гэсэн тоог дагуулж бодох хэрэгтэй байжээ. Дийдх нь үүссэн ус мөлийн процентын концентрацийг олооч гэж. Тэгэхээр одоо 2-р уусан 3-р уусан мөлийн нийт массыг олохдоо 200 дээр 120 нэмж штэ. Тэгэхээр 200 дээр нэмэх нь 120 тэнцүү 320 г болно гэсэн үг. С процент 3 тэнцүү уусан бац 3-ыг үржигнэ. 100%-ийг хуваах нь тонко 3 гэсэн үг. Уусан бац нь болохоор би нөгөө хуучнаар очиж 3-р уусан мөлийн уусан бац. За уусан бац ус мөл гэж тэмдэгсэн юм чинь тэргээрээ л бат. За ийм 3-р уусан мөлийн уусан бацийн массыг 3-р уусан мөлийн масст хуваана. Тэгэхээр уусан бацийнх нь 49 энэ дээр грамм байгаа. Граммыг хуваах нь 320 г-ыг үржигнэ. 100% гэхээр энэ дээр 15/100-ыг 25 буюу GH нь 15 гэдэг тоог бол дагуулж утгаар байжээ. За ингээд 2-ын 1 бол дуслаа. За галген болон хий. Өстрөгчийн холбоо агуулсан бацийн дугаар гэхээр өстрөгчийн холбоо агуулсан ус ганц л H ботор идэв штэ. Тэгэхээр E тэнцүү 5 болоо. Цэцлэгааны температур шингэн төлөвт орших галген гэхээр ботор холоор биомедас бром ганцаараа очиж B тэнцүү 2. Өстрөгчийн холбоо агуулсан галген өстрөгчийн C тэнцүү дахиад 5 юм уу? Тийм л болчих таарлаа. За дараа нь хамгийн урлын идэхгүй галгены дугаар гэхээр ботор холоор бром йод гэсэн урлын идэх буурдаг учраас йод буюу D тэнцүү 3 гэсэн үг.
Агаарын найрлагын 21% эзэлдэг хүчил төрөгч эзэлдэг шүү дээ. Тэгэхээр И тэнцүү 4. Усан дуусаад хүчил үүсгдэг хамгийн урт хэмээ холбоотой гэхээр усан дуусаад хүчил үүсгдэг хамгийн урт хэмээ холбоотой бодисын дугаар гэхээр H йод болох тусмаа. Йод руу тэмүүлэх тусмаа өөрөөр хэлбэл 6-гийн F 8 усан дуусгаад хүчил үүсгдэг. За йод биш. H йод шүү. Хүчил үүсгдэг учраас F тэнцүү 8. Хатуу төлөвлөлт орших бодисын дугаар. Дотор олор бром йод юм байна. G тэнцүү 3 юм байна. За дараа нь тасалгааны температур цайвар шар ангийн хийн төлөвт оршдог бодисын дугаар гэхээр цайвар шар чинь ботоор шүү. Тэгэхээр H тэнцүү T гэсэн байна. За 2-ын 3 руу оръё. Инертийн хий гэдэг бодисын дугаар. Инертийн хий чинь 7 гелийн аргон гелийн аргон криптон гэсэн юм байдаг шүү. Тэгэхээр E тэнцүү 7 хамгийн бага нэгттэй металлын дугаар гэхээр нөгөө нэгт бол юу яадаг штэ. Шүлтийн металлуудын хувьд бол юу яадаг вэ? Бүлгийн дагуу доошлох тусмаа нэгт нь бол ихсдэг. Нэгт нь буурдаг байхгүй эсэргээрээ буурна. Тэгэхээр B тэнцүү 8. Натрий магний 2-ийн кали. Натрий кали 2-ийн кали нэгт багтай байдаг. Хамгийн цахилгаан сурах чанар ихтэй атомын дугаар гэхээр ботоор энэ дотор алга, 2-д нь хүчил төрөгч, 3-д нь азот ордог шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол азот биш юу ботоор байхгүй учраас C тэнцүү 9. Ампер шинж хамгийн ихтэй атомын дугаар гэхээр D тэнцүү 2. Гадуур нь нислэн бүрхүүлж үүсдэг металлын дугаар гэхээр юу гэдэг вэ гэхээр хөнгөн цагаан байдаг. E тэнцүү 2. Хамгийн сайн цахилгаан дамжуулах шинжтэй атомын дугаар гэхээр 3 дугаар элементүүдээс натрийн нэмэх 1, магний нэмэх 2, за хөнгөн цагаан 3 нэмэх гэдэгтэй цэнгийн тоо хэсэг тусмаа цахилгаан дамжуулах шинж чанар нэмэгдэх учраас F тэнцүү 2-ыг бол дуулж бодохоор боллоо. Дандаа 2 болоод байна те. Эслэн бүрхүүлж үүсдэг. За хамгийн урвалын идэвхтэй металлын дугаар гэхээр нөгөө бүлгийн дагуу доошлох тусмаа шүлтийн металлуудын хувьд литий, натрий, кали, рубидий, идэвх нь ихсдэг штэ. Төхөөс нь тэгэхээр натрий юу 2 байгаа учраас кали бол хамгийн идэвхтэй. Тийм учраас G тэнцүү 8. Устаа хамгийн идэвхтэй уралд орж устөрч хийгээл оруулдаг атомын дугаар гэхээр хамгийн идэвхтэй уралд ордог нь бол кали орно шүү дээ. Кали дээр нэмэх нь H2. Яагаад идэвхтэй байгаа гэхээр бүлгийн дагуу шүлтийн металлуудын урвалын идэх бүлгийн дагуу доошлох тусмаа 2-ын 3-ын 8 чинь за 8 бүр 3 байсан байна. За ингээд H тэнцүү 8 байсан байна. За ингээд цааш нь 4.6 г нэгэн органик нийтлэг шатааж ийгч. За тэгэхээр томьёо олоход бүгдээрээ бодно гэсэн үг. За CX H хэрэг за байсан ч гэж магадгүй, үгүй ч гэж магадгүй. За 4.6 г органик нийтлэг шатаан гэхээр A2-т оруулалт ороод CA2 болон усыг үүсгэнэ. За тэгвэл CA2-ын дээр 448 литр хэвийн нийслэл эзлэгэн 22.4 литр X грамм C тэгээд 12 грамм C агуулгатан тэ энэ 22.4-т 12 грамм. Тэгэхээр 448 литр CA2 дотор X грамм нурс төрөгч агуулгаж байгаа бол 22.4 литр CA2 дотор 12 грамм C агуулгатан ингээд X тэнцүү 12-ыг үржин 448 хуваах нь 2.4 тэнцүү 2.4 грамм C агуулгатан гэсэн. За усны хэмжээ. Доорн дээр нь бол 5.4 грамм. Энд бол за 2 дээр нэмэх нь 16 гэхээр 18 грамм байна тий. За 5.4 грамм усан дотор бол хэдэн грамм ус төрөгч агуулгадах вэ? За 18 грамм усан дотор бол 2 грамм ус төрөгч агуулгаж байгаамаа. Ингээд X тэнцүү хэд гарсан бэ гэхээр 0.6 грамм агуулгач.
CO2 дагуулагдах нүүрстэр хүчээр эзлэх AB бол 2.4 юм байна. За 5.4 г усан дагуулж байгаа C таслалтын 0.6 юм байна. Органик нэгдэл дагуулах хүчилтөр хүчийн хэмжээг олохдоо 4.6-аас энэ хоёрын нийлбэр нь бага гараад байгаа. Тэгэхээр өөр байсан гэсэн үг. Тэгэхээр А байсан гэсэн үг байхгүй. 4.6-аас 2.4 г C болон 0.6 г H2-ийн массын нийлбэрийг хасах юм бол А-гийн хэмжээгээр нь ингээд хэд гарсан бэ гэхээр 1.6 буюу E таслал F нь 1.6 гарчээ. Ингээд C гэсэн H-ийг ОЗ итгээл тэгэл C-ийг болохоор 2.4-ийг 12 туваана, H-ийг болохоор 0.6-ыг 1 туваана. Харьцан 1.6-г 16 туваана. Тэгэхээр 0.2-ыг харьцан 0.6-ыг харьцан 0.1 гэхээр энийг 0.1 туваахаар 2-ыг харьцан 3-ыг харьцан 1 буюу C2 H3 O гэсэн томьёотой 2-ыг харьцан 6 юм ба шүү дээ. Энэ яагаад 3 хүчээ бэ? 6 харьцан 1. C2 H6 O1 буюу C нь 2 бай гэж шүү дээ. Тэгэхээр GH нь 6.1 баггүй. GH нь 6.1 байсан байна. За ингээд энэ хүү тайлбар бол дуслаа. Анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа. Ингээд сорилын тайлбаруудаа цааш нь үргэлжлүүлээд хийгээрэй. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа.